Эрдэ галавын үеэс эдэггүй өнөөдрийг хүртэл дэлхийд даяны анхаарлын төвд ямагт оршсоор ирсэн их түүхийн Монгол улс үе үеийн мэрэгд оюун билэгтний суу эрдэмийг ундраасаар ирсэн байх юм. Цагийн саалтаар нэгэн үе бууранд оройтсон улс Германи өнгөрсөн зууны ихэр дахин сэргэн мандсан 1959-р оноос олон улсын монгол эрдэмтдийн анх дугаар их хурлыг нийслэл Улаанбаатар хотноо зарласнаар Монгол хэмээх эрдэнэсийн эрдэнийн сан хөмрөгтөд очлох 408 зогссын эрдэм төтгөс бичиг соёлын гарамгаас эцэст хуран чуулга байдаг. Бурхадын чуулган гэмээр энэ их өргөөний хойморт бэлгүүн номч эрдэмтэн Юншо Бубямбын эринчин төрийн 3 удаагийн шагналт эрдэмтэн зохиолч академикч Хатигэн Цэндийн Дамдын сүрэн академич Шадавын Ловсон Вандан хөдөөгийн Перле зөвлөлт холбоот улсын эрдэмтэн Рерих Санжеев Америкийн өргөнгөө онон Удо Пош Энэтхэгийн Раговира Английн Баудын тэргүүтэн заларч холдоонч ойртонч цуутай өрөнд орны гадаад хотын 15 орны 40 гаруй эрдэмтэд оролцсон гэдэг юм. Тэр цагаас хойш газрын монголч эрдэмтэд эх орны маань нийслэлд даруй 10 таа чуулжээ. Олон улсын монголч эрдэмтний 11-р их хурал энэ 8-р сарын 15-наа нийслэл Улаанбаатар хотод төрийн ордноо ёслол төгөлдөр хийсэн нь энэ эрхэм үйлсэд Монгол улсын төр засаг ард нийтээр ямархан хүнд итгэлтэй хандсаны илэрхийлэл байлаа. Энэ удаагийн хуралд дэлхийн 30-аад орны 400 гаруй эрдэмтэн судлаачид илтгэл айлтгалан хилэлцүүлэхээр хүрэлцэн ирсэн нь олон улс бүс нутаг төв дэлхийд Монголын судлал гэдэг шинжил ухааны салбар ямархан өргөн далайцтай болж байгаагийн илэрхийлэл байна. Олон улсын монголч эрдэмтний 11-р их хурлыг энэ удаад Монгол улсын ерөнхийлөгчийн ивэл дор зохион байгуулах болсноор онцлог юм. 2011 оны 10-р их хурлч мөн л ийм байсан. Эрхэм ерөнхийлөгч Элбэг Доржийн өнгөн дээр дэлхийн монголч эрдэмтэд эх орны нийслэлд 2 таа чуулах заяа тавилантай байж. Ер нь монголчуудыг эртнээ судалж ирсэн гэж ингэж үздэг. Хүн нүүгийн их гүрэн байгуулж авсан. Энэ одоо Монголын их гүрэн байгуулж авсан. Энэ дэлхийн нийтэд шинжлэх ухааны үндэстэй яг одоо баримт түшгэлсэн ийм судалгааны бүтээлүүдийг дэлхийн нийтээр гаргадаг. Энэ утгаараа бол маш чухал. 1959 онд анх удаа гадаадын эрдэмтдийг оролцуулж одоо их хурал хийжсэн. Тэгээ сая нээлтийн үгийн үеэр Бямбын эренчингуа мөн Николай Рерихгуан одоо тэр хурал дээр хэлжсэн үгнээс бас товч ингэ сонсголоо. Тэр хурал дээр ярьжсэн эрдэмтдийн үг байгаа. Тэгээ бид нар хувийн судлаачаас ер нь аваад ингээд улсынхаа энэ одоо ариун сан хөмрөгт оруулж байгаа. 59 онд болж байсан хурлын энд байгаа одоо зургуудыг та бүхэн харж болно. Монгол гэ бичсэн, Монгол судлал гэ бичсэн тэр бад цэцэгтэй ийм одоо хурлын энэ дээр засаж байгаад анх хийжсэн. Тэрэн дотор л тэр Монгол уур амьсгал байдгийг. Тэгээ ер нь Монгол судлалыг үе үеийн төр засаг цаашаа бид нар үргэлж дэмжиж явнаа. Өнгөрсөн одоо жилүүд бол Монгол судлалыг хамгийн эрчимтэй хөгжлийн жилүүд байсан. Манай Монгол судлаачид ингэж үздэг. Монгол хэл бичгээ нийтээрээ хэрэглэх, Монголынхаа түүхийн тэр одоо бот номуудыг гаргаж ирэх, монгол хэлний тэр их тайлбар толийг, цахим тайлбар толийг бий болгох маш олон үйл ажиллагаа байдаг. Тэгээд ерөнхийлөгчөө гадаадын улс оронд очихдоо би заавал монгол судлаачтай уулздаг, монгол судлалын тэнхэн байгаа их сургуулиудаар ордог, заавал дэмжлэг үзүүлдэг ийм сайхан уламжил тогтоосон байгаа. Энэ үйл ажиллагаа цаашдаа үргэлжилнэ гэдгийг хэлье. Өөр нэг зүйл ягаад монгол судлалын их олимп одоо Монголд болж байна вэ гэж ингэж хэлээд байгаа. Энэ хурлын чинь үйл ажиллагаа бараг 20 хоног болох юм шүү дээ. Ер нь хурлууд бол өдөрт нэгдээд маргааш нь хаагддаг. Тэгвэл энэ 20 хоног манай ихтэй сургууль түүхэн дурсгалт газруудаар манай эрдэмтэд явна, тэнд ихтгэл тавина. Энэ хурлын үйл ажиллагаа ийм удаан үргэлжлэх юм аа. 59 онд нэгдэхдээ 10 хэдэн хоног оролцсон байдгийг. Тэгэхээр энэ бол үнэхээр одоо төрөл төрлөөр салбараар Монгол судлал гэдэг ямар ариун баян юм бэ гэдгийг л харуулж байгаа юм. Монгол гэсэн нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурсгаалтай, Монголын төлөө гэх санаа бидний зүрхэнд уяатай.
Эл гайхамшигт мөрөөдийг их нацагд орж тэртээ 1930-аад онд цэцлэн бичсэн юм. Энэ үгийн утга чанар өнөөдрийн 11-р чуулганы үед улмаа тодоос тод ялгарн дуурстаа. Учир нь Монгол гэдэг нэрийг эрдэм ухаанаар төв дэлхийд өргөсөн хэл шинжлэлийн ухааны доктор Цолоо, түүхийн ухааны доктор Цэрэн хан тэргүүтэн ном дор мөргөж чөмгөөн дундалсан эрхэм өтгөс шинжлэх ухааны авиац зөвтгөлтийн хэмээх төрийн эрхэм дээд шагнал гадаад дотоодын бусад олон эрдэмтэн доктор профессорууд хөдөлмөрийн авианы болон алтан гадаас одон хөдөлмөрийн хүндэт медаль салбар яамдын шагналаар шагнаглаа. Энэ бүхэн бүтээсний гавьяа бас бүтээхүйн урам дэм байсан нь дамжиггүй. Бурмаар биш, урмаар шагнагдсан эрхэм эрдэмтэд тус тусын салбар хуралдааны танхимын зүг яархан сацуу төрийн ордноо дэглэсэн түүхэн гэрэл зургийн үдсгэлэн цаатаж өнгөрсөн 10 удаан их хурлын үйл явцад тэдгээрт оролцсон 5 төв 4 далайн бүхий л биенээсэн эрдэм гэрэлсэн мөнхийн мэрэгдийн гэгээн дүрийг бичрэн харж сүслэн хүндлэхүйн их багтлыг эдэлцгээвэ. Энд түүхэн онцгийн чандаас эрдэмтэн зохиолч дипломатч сайд дондгийн цэвэгмэд абгай анх дугаар их хурлыг нээж Эрэ багш, Даа багш хоёр талд нь тухалж цэвэл багш илтгэж Юрэрэрих Раговера хоёр ширээний ард зөвлөлдөж самбуу дарга эрдэмтэд зоог барьсны дараа татуулсан анх дугаар хурлын батяар тэрчлэн 1970-аас 2011 оны хооронд болсон 10 удаагийн хурлын амьд гэрч нар болсон Америкийн хянган гомбожов, Өргөнгө онон, Удо Пош, Крюгер, Рупен, зөвлөлт Орсын Юрэрэрих, Гарам дансрайн Санжаев, Дворняков, Грайворонский, Английн Баудин, Францын Дюссе, Тюба, Буффе, Амоян, Германы Хейсиг, Удо Баркман, Карл Ханс Фитце, Унгарын Хардорж, Чехийн Иржишима, Японы Озаванар илтгэж зөвлөлдөж энгүүн хөөрнөлдөн байгаа олдошгүй ховор эрдний гэрэл зургууд мэлмиг нээжээ. Хамаг бүхэн шороо адил хийсэн одоход харин гэрэл зураг түүх болон үлднэ гэдгийн мөн чанар энэ бүлгээ. Хурал бүхэн өөр өөрийн онцлог, зорилго, явц, мөн чанартай байсныг энэ бүхнээс харж болно. Тэгвэл энэ хурлын дүр төрх, чансаа, онцлог, зохион байгуулалт нь чухам юу байв? Түүхэн баримтыг дэлгэх чиглэлд манайх түүхэн гэрэл зургийн үүсгэлэн гаргаж байна. Энэ үүсгэлэн маань 80 орчим гэрэл зургийн цомгоос бүрдсэн ийм сайхан үүсгэлэн боллоо. 1959 оноос 2011 оны хооронд 10 удаа олон улсын Монгол судлалын хурал болсон байдаг. Энэ хурлын төвчөнийг бид түүхэлж монголч эрдэмтдтэй үзүүлж байгаадаа таатай байна. Түүнчлэн бид 11-р хурлын үйл явцыг баримтжуулах чиглэлд 2 мэргэжлийн телевиз, 3 мэргэжлийн гэрэл зургийн студ оролцож байна. Энэ Монгол судлалын хуралд 430 эрдэмтэд оролцож байгаа. Үүнээс 110 нь монгол хэлний чиглэлийн эрдэмтэд байна. Энэ эрдэмтдийг хэлний бодлогын үндэсний зөвлөл Монгол Улсын их сургуулийн салбар хуралдаан дээр хүлээж авах, харилцаа хамтын ажиллагаагаа сайжруулах тал дээр хамтран ажиллаж байна. Үе үеийн хурал бүхний амин чухал илтгэлүүд Монгол хэл шинжил байсаар ирсэн. 5 салбар чиглэлээр болсон хуралдааны төвд мэдээжээр хэлний маань дундоршгүй сангаас шинжилгээ судлах эрдэмтэн судлаачдын илтгэлүүд байсан гэдгийг нуршихын учир юу? Ер нь бол Монгол судлалын хүрээ бол их өргөжж. Тэгээд тэрнийхээ хэрэг бас их үнзгэрсэн. Тэгээд Монгол хэл бол ерөөсөө тухайн ард түмний ёс заншил соёлыг агуулж яадаг. Ийм зүйлийн тухайлбал энэ хурлаар бол үгийн гарлын холбогдлолтой 2-3 илтгэл харагч байлаа.
Үгийн сангийн талаар илтгэлүүд харагчаал өгөөдөр зүгээр бас илтгэл байгаа. Ингээд үзэхэд бол хүрээний хөрөгдсөн, нарийн болсон ийм шийдтэй байгаа. Би Монгол хэлний өгөөдрийн үүдэгчийн англи гэсэн илтгэл хэлцүүлэх гэж байгаа. Энэ бол эрдэмтэн нэлээд сайн судалдаг, гадаад эрдэмтэн сайн судалсан. Монгол хэлнийхийг бол нэлээд олон эрдэмтэн судалсан боловч би тэндээс англи хийж илтгэл хэлцүүлэх гэж байгаа. Та хэл шинжээчний хувьд одоо монгол хэлээ хэр баян хэл гэж үздэг вэ? Үнэхээр зүй тогтлын ямар байна вэ? Үнэхээр баян. Ер нь үнэхээр баян. Ер нь одоо үгийн сангийн хувьч гэсэн тэр үгийн утгын салаалж байгаа. За тэгээд хэлцэллэгүүд гэдэг юмнууд байна. Хэлцэллэгүүд бол ерөөсөө тэр жигтэй одоо үеэс үед олон жил ирсэн Монгол хүний одоо үндсэн гол агуулгыг харуулсан ийм зүйл байдаг. Энэ бол гайхамшигтай. Тэгээ ер нь үгийн гарлын талаас нь судалж үзэх юм бол ерөөсөө дэлхийн том хэлүүдтэй энэ зэрэгцгээр маш эртний хэл. Тэгээ яг ер нь бол хүннүгийн хэл гэдэг ингээд цаашаа судлах юм бол одоо хүннүгийн хэл нь бол жаахан тодорхой биш байгаа. Зүгээр аль төрх юм уу алтай хэлний аль салбарт юм хэл. Тэн дотор монгол хэл бас өөрийнхөө зохих хувь нэмрээ. Тэр чинь төрөл бус хэлнүүтэй одоо гарал үгийн гарал холбогдолтой болоод ирдэг. Тэгэхээр энэ хэл монгол хэл бол нэлээд эртний маш эртний угшилтай юм сайхан хэл байна. Чихнүү чимэг болсон аялгау сайхан хэл чин зоригт өвгд эцсийн маань өвийг эрдэмийн далаагаас зөвхөн монгол эрдэмтдүүдийгүй өрөнд орныхын ч бас шүр сувдыг баясан шимтэн түүцгээжээ. Чингэгтэн эртний монгол хэлний шижир тунгаамлаас шинжилсэн нь цөөнгүй гэнэм. Миний би энэ 25 жилийн өмнө энд анх удаа тавьсны дараа одоо яг монгол хэлний ялангуяа монгол эртний монгол хэлний талаар одоо сутрингааж явуулж байгаа. Дундаж жууны үеийн монгол хэлний талаас өмнөх үе ялангуяа эртний монгол хэлний талаар юм ер нь бараг нэг судалдаг юм бараг одоо баахгүй байна. Яг гэвэл ер нь Монголд ер нь байга юу эрдэмтэн бол ер нь хятадын нангяд үсгийн талаар бараг нэг судалдаг тэр үед байж байгаа одоо бараг хуур болсон. Ер нь жишээлбэл ер нь Гэсүхбаатар угаяас ба Сумьябаатар угаяас өөр хүмүүс бараг одоо баахгүй болсон байна. Монгол хэлний талаар судалгааны яаж явуулъя гэвэл заавал ер нь монгол чуулгын өвөг дээсэн нэг баяг ер нь гитаанчууд судлах үүстэй. Ер нь гитааны хэл бол яг монгол хэлний өвөг хэл гэж бүхэл дэлхийн ер нь монгол судлаачдын зөвшөөрж байгаа. Тэгэхээр энэ гитаанчуудын хэл судлаа гэвэл заавал гитааны бага үсэг, том үсэг судлах ёстой. Тэгээ би сая ийм талаар 10 жил үзсэн чинь яг энэ гитааны хэл юм уу хэлбэл жинхэнэ яг монгол хэлний суурь хэл гэж би яг одоо мэдж байгаа. Тэгэхээр одоо сая би энэ хурал дээр бас гитааны бага үсгийн 좀 нэг авьяалбар талаар 좀 илтгэл тавьж байгаа. Тийм бас энэ гитааны үсгийн судлалын талаар яг суурь ямар судалгаа болж гэж би бодож байгаа. Чингис Каано ижаур дэгэрэ тэнгэрээц жаяту төрөгсөн бүртүчнва гэргианов хуамарл ингэж эхэлдэг түүх уран зохиол хэлний хосгүй дурсгал Монголын нууц товчоо маань Монгол хэл судлалын орон зайн орон дээд нагаад шижирн бас тунгаамл нь мөнөөс мөн. Гол сэдэв бол Монголын нууц товчийг хэрхэн зохиосон бэ? Гол сэдэв бол миний зарим Янусын үеийн Монгол эзэнт гүрний үеийн зарим түүх сурвалжтай харьцуулаад Монголын нууц товчоо Богбаатар гэдээсэн тэмдэглэл Рашид эдийн суудрын чуулган Юанш энэ олон сурвалжууд нэлээд олон одоо хүртэл үлдээгүй зарим Монголын зохиолуудыг иш татсан юм байна. Тийм учраас энэ иш татсан зүйлүүдийг ямар хөө байгаа вэ? Ямар чанартай байна вэ? Ийм учраас Монголын нууц товчоо иш татаад хэр урьдчилсан бэ? Хэр өөрийн үзэлсэн оруулсан бэ гэсэн сэдвийг судалсан байна. Энэ бидний бараг 10 жилийн судалгааны дүгнэлт. Эмэрийн бодлоор Монголын нууц товчоо нэрээ болвол Монголын түүх бичлэг уран зохиолын хамгийн өндөр дурсгал гихчиг зарим түүхчид болвол Монголын нууц товчоо ондараасан талаар жоохон тааруухан талтай бий. Андагдсан зүйлүүд байна. Тий, андурсан зүйлүүд байна. Тийм учраас зарим улсууд бол
Тийм учраас Монголын нууц тавчаа түүх биш харин орман гэж үздэг юм байна. Гэхдээ миний бодлоор тэр дүгнэлт нь бас буруу байгаа гэж бодмаар байна. Яг тэгвэл Монголын нууц тавчаа бол Толстойгийн Дайнба анх гэсэн зохиолтой адилхан нууц тавчааны зохиолч бол ахуй байшин баримт бичгүүдийг бүгдийг иш татвал энэ бүгд тэр олон нийтийн өмнө олон нийтийн амьдралын тухай учраас энэ гэр бүлийн амьдрал хатадын гэр бүлийн амьдрал эдэд гүрний түүхийг яаж нөлөөлснийг харуулахгүй. Түүнээс харагдахгүй. Тийм учраас энэ түүхийг гажуудж байгаа. Тийм учраас нууц тавчаа энэ гажуудсан хэсгийг үннийг сэргээх хэрэгтэй. Учраас энэ бол утга урлагийн арга зүй ашиглаж түүхийн үннийг сэргээж чадсан. Одоохондоо миний олсон бол нууц тавчаа англи оруулах хэрэгтэй. Энэ англи хэлний орчуулга байгаа боловч уран сайхны талаар энэ орчуулга дутуу талтай гэж би хөвдө бодож байна. Тийм учраас би энэ Монголын нууц тавчаа бүр өндөр уран сайхны англи хэлний уран сайхны үгсээр орчуулъя гэж бодож байна. Японы хэмбэлэн Окада Хидехиро багш бас түүх буусан орман гэж бичсэн байна. Хааны гэр бүл түүхийг яаж нөлөөлснийг өөр мэд үннийг татаж чадсан гэж бодмоор байна. Би одоо өөрөө Монголын нууц тавчааны төрөт нь дундад эртний монгол хэлний судалгаараа би одоо Монголын нууц тавчаанаар сэдвтэй үглэлтэй ирсэн. Би бол яг энэ Монголын нууц тавчааны судал дээр дэлхий дээр бол нэг 3 мадахтай том асуудал байна гэж ярьдаг. Энэ бол нэг нь бол энэ жоохон анх бол ямар үсгээр бичигдсэн байна гэдэг. Одоо нэг нь бол хижээ эл чагдаар жохоогдсон байна гэдэг. Одоо нэг нь бол энэ жоохон хэн вилээ гэдэг юм байна. Ингээд одоо бид бол хэл шинжилгээний эрдэмтэн болсны хувьд бол жоохон ямар бичгээр бичигдсэн гэдгээ нь бол тодлох хэрэгтэй. Тэгэхээр он жилийн хувьд бол бид яалаа гэд манай одоо уугал монгол бичиг, ойгоржин монгол бичгээрээ бичигдлээ гэдгийг бол би бол эл чатгаар энийг батлахаар бол оролцсон байгаа. Тэгээд одоо бараг одоо баталсан байхаа гэж бас бодож байна. Ингээд он жилийн хувьд ч гэсэн 1228 он бол байвал өөр бичгээр бичигдэх болчоо байхгүй. Ер нь монголоор ойгоржин монголоор бичигдсэн байх хэрэгтэй гэж бодож болно. Тэгвэл Монголын нууц тавчааны одооны судалгаа нь бол дэлхийгээр хэлбигээр олон улсын эрдэмтэн судалж байгаа боловч жинхэнэ Монгол соёлдоо сууралсан, монголчуудын сэтгэгүйд сууралсан, монголчуудын өөрөө бодож сэтгэдэг тэр үед бол 13 дугаар зууны монголчууд яаж сэтгэж байсан бэ гэдэг энэ асуудлыг судлахад бол манай монголчууд өөрөө монгол сэтгэгүйгээс нь очиж бол энийг гүн давхаргаас нь очиж судлах хэрэгтэй. Тэгэхээр нэг л үгийн утгыг ч гэсэн бид бол тухайн үеийн хүмүүсийн уумсраар тухайн үеийн хүмүүсийн сэтгэгүйгээр очиж энийг гүн малтаж судлах хэрэгтэй юм байна. Ингээд бол нэг хэлнэжүнээ нэг хэлбэрээс аваад хэлнэжүнээ аль нэг бүтчөөс нь авахд бол жаа энэ дотор бол гүн нарийн судалгаа шаарддаг хэрэгтэй юм байна. Хэл бол далай юм. Хэлний шинжилгээ ухаан бол тэрхүү далаагаас олборлагч хөлөг онгоц үлээ. Тэгвэл хэлний далайг тэтгэгч нь олон голомөрн бас горих булаг болоо. Тэдгээр нь үндэсний хэлийг бүрдүүлэгч нутаг нутгийн аялгау. Аялгау бүхэн өөрийн өнгө үнэр амт чанартай. Хөлгийн багийн зарим гишүүд зайв гуй онгоцсон цуугаад сутгалан болсон гол горхоор нь бядан явах нь чив. Тэд бол нутгийн аялгау судлаачд. Ихэд далайгаас олдохгүй олз энгийн жаахан горхитч байж болох юм шүү дээ. Ганцаас газар дүүрдэг гэдэг дээ. Би түүхэн хэл шинжилэл ордог. Тэгээд тэр дундаа бол дагуур бурят хэлийг харьцуулж судалж байгаа. Монгол судалд Төв Монгол одоо аялгауг голцоо давмгаалan судлах тийм хандлагатай байсаар ирсэн байна. Тэгээд одоо тэр монгол хэлнүүдийн одоо монголчуудын одоо захын нутгаар одоо оршин суудаг бурят ч юм уу дагуур ч юм уу нэг тиймэрхүү ард түмнүүдийн хэл соёл одоо түүхийн судлах нь маш чухал гэж үзэж байгаа. Ер нь олон аялгаутай хэлнүүд дэлхийд бол зөндөө байгаа. Наад захын жишээ хэлэхэд Норвеги улс гэх тийм. Норвеги улсад 1790-ад оноос хойш энэ ардын хурлын парламент нь ер нь багш хүн
хүүхдийн ярьж байгаа хэлээр одоо хичээл заах хэрэгтэй гэсэн тийм тогтоол аваад одоо нутгийн аялгаугаа маш сайн хамгаалжсэн байна. Оросд бол одоо орсоор жаахан аялгатай ирэх юм бол одоо ад үзэгдэж энэ чи хаашаа одоо хөдөөнөөс ирсэн юм уу яасан ерөөсөө соёлын төвшин маш дорой байна гэсэн нэг тийм ойлголт төрдөг. Монгол ч гэсэн адилхан. Тэгээд ер нь одоо тэр нутгийн аялгауг хамгаалах нь маш чухал гэж үзэж байгаа. Орчин үеийн шинжил ухааны судалгаа улам бүр програмчлагдаж цахимжиж байна гэлцдэг. Хэл шинжилгээний ухаан түүний дотор Монгол хэл шинжилгээч мөн төргөн хурдцаа хөгжиж техник технологийн эрен үед дэвшин гараад байна. Монгол бичгийн дуудлага бичлэг хоёр дэндүү зөрөөтэй. Орчин үеийн шаардлагаас хоцрогдсон бас компьютержээгүй гэж үздэг ихэвчлэг соёлоо мэдхээс бэрхшээдэг шалтгаан тоочдог хүмүүс харин энэ эрдэмтний үгийг сонсоорой. Одоо бид бүхний мэдээжээр дэлхийн хөгжлийн сүүлийн үед хэлний одоо технологи гэдэг шинэ одоо чиглэл бий болсон. Хэлний технологи гэдэг маань юу юм бэ гэвэл хүмүүс одоо өөрийн ухаан дэд үеэсэн уламжилж ирсэн хэлэнд өөрийн үндэснээ одоо удаан жилийн өв соёл тэрчлэн одоо гайн төртөл одоо суугсан бүх жилүүдийг ачаалж авч байгаа. Ийм учраас хэл гэдэг маань зөвхөн одоо нэг харил чааны хүмүүсийн харил чаанд тэргэлдэг багаж төдий биш. Үнэндээ хэл гэдэг бол их гүн одоо их баялаг юм а гэдэг дээр бол одоо сүүлийн үед дэлхийн ертөнц бүгдөө одоо салнахтай болж байна. Тэгээд энэ удаагийн хуралдаач гэсэн одоо манай одоо компьютерийн шинжилгээ гэдэг юм уу сүүлийн үед чахам шинжилгээний чиглэлээр одоо ажилддаг хүмүүсээс өдөө ирсэн байна. Тэгээд тэр хүмүүстэй хамт одоо би бас одоо хамт сууж эрдэм шинжилгээний ярилцаа хийн. Тэгээд одоо сүүлийн үед манай монгол хэл маань бас дэлхийн боловснаас хаягдл өгөөгөр одоо дэлхийн нийт үндэстэнтэй мөрж иргэжсэн одоо ийм төвшөнд явж байна гэдэг бол бид бүхнээ бас бахархал юм аа. Ингээ одоо өнгөрсөн оннуудад би бас Монгол Улсын шинжилгээ ухааны академийн хэл зохиолын хүрээлэнтэй хамтаар одоо монгол хэлний их тайлбар талын чахам өхий бэлтгэх ажилд оролцсон. Одоо тийм ерөнхийлөгчийн хамгийн ажлын дэмжлэгтэй одоо надлан жил бас одоо би иржин засгийн ордны одоо төрийн ордонд одоо бас ирж ерөнхийлөгчд одоо энэ төслийн хүлээлгэж өгөх ажилдаас одоо өөрөө орж ирсэн. Тэгэхээр одоо ерөнхийлөгч одоо 80 байтай бас одоо уулзж байлаа. Өнөөдрийн хавьд бол би нэг монгол хэлний нэг үг түүнд холбогдсон дүрмнүүд гэдэг компьютер одоо хэл шинжилж оруулсан компьютерд монгол хэлний нэг үгийг таниулахад ямар их бэрхшээлтэй байдаг вэ гэдгийг одоо харуулах гэсэн. Тэр бэрхшээлийг яаж одоо давж шийдэх вэ гэсэн одоо тийм нэг тухайтай илтгэл авчирсан. Одоо түүнээ би бас одоо эрдэмтэд одоо өргөж ярилж байна. Хэлний шинжилгээ, хотгоо зохиол, түүх, аман зохиолын зэрэгцээ, нийгмийн эдийн засаг, шашны соёл, улс төр зэрэг шин салбар хуралдаануудаар 11 дугаар их хурал хүрээгийн тэлээд байгаа билээ. Эрхэм үзэгч та бүхнийг Монгол газар нутаг, байгаль орчин, экологийн төлөө бодож, зовниж, эрдэм мэдлэгийн тэр бүхний төлөө зориулж, оюунаа чилээж явдаг мажар эрдэмтэн малчин хүүтэй уулзуулъя. Тэрээр эрдэмэн эрхэм дээд ажил амьдралдаа хослуулж яваа нэгэн энэ залуу хүний монголоор ярьж, монголоор сэтгэхийг Монголын залуу сагцууд бид өөрсдөө жишиж нэг бодоход гэмгүй шүү. Би их сургуулийн монгол хэлний анги 2001 онд төгсөөд тэрнээс хойш Монгол руу байнга ирдэг. Тэгээд 2002 оноос эхлэн бид нэг байнгын хөдөөний судалгаа явуулж байна. Миний анхны суралцсан сэдв бол монголчуудын ардын эмчилгээ, ардын ангаах ухаан, тэгээд сүүлийн жилүүдэд монголчуудын экологийн мэдлэгийн талаар судалгаа хийж байна. Би өөрөө өнгөртэй малтай байна. Тэгээд би өөрөө нэг 600 гад хоньтой байна. Тэгээд арай 1000 малчин болоогүй анги ихтэй яваанда тийм болж магадгүй. Тэгэхээр надад Монгол хөдөө малчтай ярьж яхад маш чухал байна. Тэд нарын дуршлагыг би өөртөө амьдралд хэрэгжилж чадна. Би өөрийнхөө дуршлагыг тэд нарт дамжуулж чадна. Тэгэхээр миний одоо гол сэдв бол яг экологийн ухаанаас гадна яг зөв мал маллахыг сурмаар байна. Тэгээд хэрвээ би тусч чадвал би тэрийг заамаар байна. 예, 한국에서 온 심의석 교수입니다. 명지대학에서 정년퇴직했고 쭉 몽골 경제학을 제가 공부를 했습니다. 제가 몽골에 대해서 관심을 가진 것은 1970년대에 미국 인디애나 대학에서 유학을 할 때 도서관에서
Би анх 1970-аад оны үед Америкийн Индианагийн сургуульд суралцж байхдаа сургуулийнхаа номын сангаас Монгол оронд аж төрдөг нэг солонгос хүний танилцуулгыг олж үзсэн юм л да. Дараа нь 1980-аад оны сүүлчээр Дани улсад мэргэжил дэвшлүүлэхдээ Монгол хүмүүстэй танилцаад үнэхээр их гайхсан шүү. Бид гадна төрөх тэр чүүхэл үзэл бодлоор үнэхээр ойр. Тийм ээ. Ингээд би Монголыг шимтэж сонирхон судалж эхэлсэн юм да. 1992 оноос хойш Солонгосыг сонирхох монголчуудын тоо ихсэн. Үүнийг дагаад Монголыг сонирхох солонгосчууд ч бас эрс өссөн. Хоёр орны иргэд харилцсан чөлөөтэй зорчтой болсон. Монголыг би бараг өдөр алгаслагүй сонирхон судалсныхаа хүчээр 3-аас 4 ном бичиж гаргалаа. Цаашид танай гайхамшигтай сайхан их орны талаар бодож санаж байгаа зүйл ариун байна. Монгол улс бол зөвхөн зүүн өмнөд Аз төдийгүй дэлхийн Монгол судалгааны гол бааз суур орн байх нь дамжиггүй. Энэ үйлсэд судлаачид бидний үүрэг баггүй орон зай ажиллана гэдгийг хэлэх байна. Та бүхэнд баярлалаа. Өнөөдөр тавьсан илтгэл болохоор одоо үеийн Монгол залуучуудын нийгмийн ухамсар гэдэг тийм илтгэл тавьсан. Энэ илтгэл болохоор бас одоо манай өнгөрж байгаа одоо явуулж байгаа хурдлын их холбоотой байна. Яагаад гэвэл доктортой хөгжил энэ доктортой хөгжлийн гол асуудал гэхлээр нийгмийн асуудал гэдээ бодож байна. Яагаад гэвэл бүх бидний үйл зүйл тий бүх бидний ингээд санаа бодол бидний ухамсараас болдог. Тэгээд ухамсараас болоод бид нэр алдаа хийдэг эсвэл буруу юм явуулдаг. Тэгээд тийм учраас энэ хэрвээ нийгэм ухамсараа бид нэр ингээд сайн судлаад аль талаас нь ч ойлгол тэгээд яаж энийгээ засах вэ гэдээ алдаа гарвал яаж засах вэ гэдэл яаж хүмүүжүүлэх вэ. Тиймэрхүү механизм олжвол бид нэр ингээд доктортой хөгжинэ гэдэг тийм найдаж байна. Бүгдээрээ бид нэр глобалчлалын процессд оролцоод байна. Тэгээд эсрэг талаас нь бас өөр процесс явж байна. Локалчлал гэх тэрийг бид нэр ингээд нэрлэдэг. Яагаад гэвэл бид нар өөрсдөө бүгдээрээ ингээд дэлхийд амьдарч байгаа хүмүүс бүгдээрээ адилхан байх ёсгүй. Тэгээ хэрвээ ингээд өөрийнхөө түүх мэдэхгүй тий ёс заншлаа алдчихвал бид нар ялгаа байхгүй хаанч амьдарч байгаа тэгээд ёс заншлаа алдсан хүмүүс чинь түүхээ мэдгүй хүмүүс чинь хилээ мэдгүй хүмүүс болохоор цаашаа юуанда урагшаа сайн байхгүй гэдэл бид мэдж байна. Тэгээд яагаад гэвэл манайх чинь суур болохоор түүх тий түүхээ сайн мэддэг хүмүүс тэгээд ёс заншлаа мэддэг хүмүүс урагшаа их сайн тийм идэвхтэй их зоригтой явдаг. Тэгээд хэрвээ ёс заншлаа алдах юм бол бидний ингээд зориг ухамсар бас ингээд талдчихна гэж бодож байна. Одоо манай залуучууд болохоор та нар мэдж байгаа хаа борьяд амьдарч байгаа Оросд амьдарч байгаа борьяд залуучууд ерөн хилээ мартаж байгаа, хилээ алдаж байгаа. Тэгээд их том асуудал байна. Тэгээд манай сургууль дээр бас хоёр тэнхим бурят хил бурят арга зүй заах арга зүй тэнхим байгаа. Тэгээд бурят хилний тэнхим байгаа. Тэгээд тэр хоёр тэнхим маань энэ ажлыг сэргээх гэх тэгээд юу сургалтын талаас хүмүүжлийн талаас энэ бурят хилээ хадгалах тэгээд сэргээх тийм ажил явуулж байгаа. Гол асуудал болохоор хилээ хадгалжвал түүхээ хадгална. Тий соёлоо хадгална. Хамгийн чухал хил. Тэгээд хилээ хадгалж бид нэг цаашаа ингээд хөгжиж чадна гэж найдаж байна. Улам бүр иргэн шиж байгаа соёлт ертөнцид эдийн засаг, улс төр нийгмийн харилцааны хөгжил оролцоогоор эрчимтэй хөгжиж орж ирж байгаа орн бол Монгол орн. Судлаачид ч энэ боломжийг алдсангүй. Тийм ч учраас хуралдааны 4-5 дахь салбар нь энэ чиглэлээр өрнөсөн. Ер нь Монгол судал гэдэг маань зөвхөн одоо Монгол үндэстэн Монголын тухай түүх биш. Энэ бол дэлхийн түүхэлтэй. Тийм үнэлтэйг одоо энэ оролд оролцож байгаа эрдэмтэд өгч байна л да. Тухайлбал миний оролцож байгаа Монголын соёл иргэншил ба гадаад харилцаа гэсэн сэдвүүдээр бол өмнөхтэй харьцуулахад нэлээд одоо сонирхол татах байж. За үндэсний Монголын үндэсний архив болоод гадаадын архивуудаас цуглуулсан материал дээр үндэслэн энэ нухацтай илтгэлүүд нэлээд тавигдж байна. Энэ нухацтай илтгэлүүд гэдэг маань нотлоход баримттай өөрөөр хэлбэл түүх гэдэг маань өчигдөр өнөөдөр маргаашаас бүтдэг учраас энэ бас эргээд Монгол улсын хөгжилд хэрэгтэй юм болов уу гэдэг талаас нь бид авч үзэх хэрэгтэй юм байна. Тавьж байгаа илтгэлүүдийн өгөөж их байна.
өгж байгаа мэдээллийн цар хүрээ бол нэмэгдсэн байна. 3 дугаар тамарж байгаа сэдвийн хүрээ бол их одоо бас их нарийссан байна. Энэ бол бас бид бүхэнд эргээд нэгийг одоо ухаж бодох юм санаануудыг төрүүлж байна л да. Энэ талаас аж ахуйтай. Монголын судлалд ажил мэргэжил эрдэм аюунаараа төдийгүй бүхий л бие сэтгэл ам амьдралаа зориулсан гадаадын мэргэд зарим нь Тэнгэрийн орноо задарч зарим нь бидний дунд аж төрж хүслэн гинэд Монголтой хөрөн зүрхний холбоотой явсаар л байна. Тэдний тоонд Оросын эцэг хүү Рерих Гумилёв, Унгарийн хард орж буюу Кара Жорж, Чехийн Иржи Шима гэд уртаа сурч агсаалд дурдан нэрлэх хэрэгтэй болно. Eerst de Geudegaard Goerlaas Echwet, boeg Goerlaat Orotsen Gost, dat is Gobrewein. Aan goed Dalanand, Geudegaard Mangchani Goerut, pas nerte edentente Udsen, de Rinchengrai, Dandin Surengrai, Usanwandangrai, teged Gadadin Mangochenga, Timorgrai, Isonongrai, Heisik, Auto Lichmet. Teged Gilles Gilt, pas der Mongol Sudlo. Olan orgun hemjete bulzwain en Holland said verbi surulga hijwaisen en Gil namaikter Rerichin Salbert Russen a mini Idgalinern Rerichin ba Czechoslovak. Rerich vai Czechet jasnogu mitkuj. Gehte tuni jamać gesen tuni zurgin uzgan hetnu dachisen. Rerichin tuchaj bas malaj Sonin sedgul bas Jumbitsen, Juri Rerichin non bas Czechet Hevleksen gehmet. Ene tuchaj bejugen medeli majegaart im ilgatavse. Jelan guya edin zezgin Салбар Хоралдан, да таке у них тухай Делингрен гуй, терене академичен нам Джим, терене Танай гол един засак шедимтин тегетин орин чик баремджа был срулджбага тегет зазгин газарта оргох кижбага гижи яржага делсун тегет бусутен их санир халто их удгаз тагылдыр дигел удуан тегет Танай ярдимте терих бодаджи де орин санал бадло девшулджвайн тегет уник тидник сонсах тегет ашиглах херекте тегет дошин зазгин газар туник анхарна безакиш бодаджвайн би Москва кас ирсен малчин нардин нудль суршлина судлих сонер хачтегет ходой их яжт малчитай улза жигертин ултер монголор ярилсы харилсы тегет хедхеден уда ингеже инсен тегет хедхеденом битсен байн Эрхэм хүндэт үзэгчтэй. Олон улсын Монгол эрдэмтний 11 дугаар их хурлаас сорчлон сурвалжилсан Монголоор сэтгэдэг дэлхийн нэвтрүүлгийн тэргүүн бүлгийг зуурдхан жаргааж байна. Дэд бүлэгтээ төсөрхөн уулзцгаая. Түр баяртай үзэгчтэй.